За одоо он гарахад одоо яг хэдэн минут үлдсэн минут чашийн цаг үлдсэн бэ гэхээр одоо 5 цаг үлдсэн байна. Тэгж яад би одоо яг юу хийгээ суугаад байгаа үзмээ ч авч хэмжээгүй торч жаахгүй. Тэгээ би бүр сүулдээ ингээ гайхаа тэг ямар ч бол дата авцаа одоо гарыг. Тэг эхлээ үсэнийг бочт юм уу. За ямар ч тач нэг дэлгүүр орё доо. Ихэнх дэлгүүрүүд 8 саад юм байна. Тэгэхээр биднэрт одоо нэг 50 минут дутуу байна. Гэс гарыг. Орой л болцсон байна л да одоо хамаагүй. Он гарах гэдэг штэ ус үзмээ идэхгүй болохгүй. Өдөр л хийх байсан юм байна шүү дээ. Ямар тийм юм бэ? За өөр өвчөө өөрчий. Өөр өвчийг авахгүй байна. Арайчаас. Нөө хар цүнх маань ачваа. Хүн туц юм аа энэ шүү дээ. За энэ хар цүнхэндээ за утсаа ичи, төрөвч ичи. Энийг ичи. Ингээ өөрцөн байхад хүн бол туугаад алчихгүй л үү. Тийм үстэй. Тэгээд мэдээж of course студент ID-гаа авах хэрэгтэй. Амар serious гэж ингээ болсон. За одоо гарч алхахад бэлэн. Let's go. Бэлэн унтраа. Хүүтэй харах бол. Гадаа бисэн уучлаарай. I'm sorry. Уучлаарай. Оо за уучлаарай. Оо тэгсэн үү. За уучлаарай. За уучлаарай. Энэ үрээс би дандаа цочт юм манайхаа. Одоо ч гайг болчихжээ. Өмнө нь бүр амар цочдөг байсан. Эхний өдрөөс хойш л тэгэл жомомноос цочвол тэгэл явж ийн амьдрал хийж инээс үзэж ийн. Тэгээ одоо гарья. Гарахтаа болохоор зөвшөөрөл мөшөөлөөс авч мавж гарах хэвээр. Тэгээ манаач тэнд сууж байна. Тэрний жижигэн байшин байгаа зү. Тэр чинь манаач. Yes. За амжилтаа гарсан. Одоо ч инхнээс аална. Юу ярьж байгаа. Ээл на дайруулж өгөх юм байна л да энэ дэвэл. Хайхаа. Дайрлаа энэ чинь. Энэ гудамжаар нь явхад жоохон аюултай юм байлаа. Яагаад гэвэл зөндөө олон мотоцикл лидертэй. Тэнгүүд ингээ явгууны заманд бай. Нарийнхаа юм заяо. Я манай Монголч гэсэн зарим нь тийм л дээ. Нарийнхан заяо. Тэр харж гэнэ үү дайрж аллаа. За би нэг удаа гараад би нэг л удаа орой гарч исэн. Энэ чинь намайг юм яриулах нь уу? Эхлээд бүгдээрээ 7-Eleven орж үзье заяо. 7 яг байгаа юм мэдэхгүй байна. Байвал уулна сайн байх юм. За энэ нас дайрж алах юм байна л та. Орой нэг л удаа гарцаа. Тэр нь болохоор 7-Eleven орох гээд тэгээд бас жоохон төөрөөд тэгээд тэрнээс хашраад яг нэг ч удаа гараагүй байсан. Тэгээ би яг өдрийн цагийг ашиглаад гарах байж тэрэндээ жоохон тийм байла. Тэгээ 7-Eleven бол энд харагдаж байна. Yes, 7-Eleven инээ. За энэ нас алах нь л дээ. Дайрлаа энэ. Дайрах нь л дээ. Энэ их чиг дагаад гарчт юм уу? Замд нь ингээ явгуу үний гарц ингээ бараг байхгүй заяа. Зам өндлөн гарахад амар хэцүү заяа. Хайрхаа энэ юу вэ? Ямар ч 7-Eleven-д ороод ирлээ. Энэ гэхдээ яг жимс ч байхгүй л ах л та. За энд ус үзм олно гэж хайхгүй байна. Би амар балаа юм ичээ. Энэ болохоор манайхаар бол никл юм шиг байна лээ. Я эндээс юм олно гэвэл худлаа байна. Хайрхаа. Үе би гарчмаар ахи. Энэ газар бүр намайг яриулахгүйгээ бүр шийдсэн юм шиг байна бүр. Үг дуурхаас ингээд ёо. За 7-Eleven л дээр юм байна. Тоортчгүй юм биш тэднийх. Өдөр л гарах байсан биш. За би амар харамсаж байна уу. Яг энэ зарим байна л та. Угаасаа юу ч гоо дэлгүүр юм байна. Тийм болохоор би өөрийнхөө аргыг бодлоо. За ямар ч тач бол юмнуудаа бол авцсан. Одоо хайрж орлуулахаас өөр арга зам байсангүй. Зам өндлөн бол хөөрхөн гарчлаа. Би чинь бараг Филиппин юм биш үү? За би Филиппин хүн болчихжээ. Би болчихжээ. Би та хэдэ тэнгэр харуулаад яваад байгаа юм биш. Тэгээд ийм paper утанд хийж paper ч зөв ийм цаас утанд тэгээ хийж өгдөг. Анаа зүгээр ингэ 2-7 хоног англи хэлний кампуст явснаа. Ингээ англиар ярьж мэрэн аахгүй. Ээж балаа шаргаж. Манай кампус болохоор тэнд харагдаж байна.
хайрхан дайрлаа. Яаж гарах вэ? Заari да. Зөвхөн 1 цаг болно гэж гарсан. Тэсэн чи 10 минут болно. Уншаач. За би өөрөө орлоо шүү багшаа. Маус наа. Маус олгоо үз. Хааны өдөө. Яа хурдан үрээ. Араа. Араар минь яахан. Yes of course. За одоо тий орж ирэхтэй болохоор ингээд орж ирсэн цагаа ингээд биччихдэг байхгүй. А би энэ юун дээр ингээд солиорсон юм шүү. 52 цагаас ороод ирсэн баяртай. За энд болохоор манай ингээд кампус ингээд харагдаж байна. Оройн цаг үеэр нэг ийм утга байдалтай. Тэр нөхөрийн ингээд хөлөө угалчаад одоо ингээд хөл бөмбөгдөөл явж. Сайхан гарвэ. Нэг ийм газар амьдардаг байх нэ. Тэнд ингээд бассейн байна. Одоо энэ дэрснээс хойш нэг ч бассейнд орж үзээгүй. Яг ганцаараа орохоор бассейнд орохоор шал тэнийг санаад ээжээ ёо юм манаас 12 сарын 31-нд унаа нахгүй. Нөмөр хаана. Ингээд ийм модтой хүрээ ёо. Чаал зоччлоо уу. Залуу. Чаал зочоод байна. Баяртай. Сайхан надаарай. I am back. За ямар ч тач бол 9 минут хүрээд ирлээ. Би танад юу авснаа харуулъя. Ямар ч тач 7-Eleven харсан чинь ямар ч тийм торт-мортны бүр сураг байхгүйсэн. Тийм учраас би тортоо юугаар орлуулах гэж байгаа вэ гэхээрээ штэ. Mr. Donut гэнэ. Эндээс авсан энүүгээр орлуулах гэж байна. Тэгээ энэ дотор нь юу би бол ингээд нөөний ингээд дөрвөлжин хайрцаг байсан шүү дээ. Тэрэн дотор нэг хайрцаг дотор нь юм тийм 3 дахь юмнууд байгаа юм болов уу гэж бодсон чи жижигэн юм капкейк шиг жижигэн юмнууд гараад ирлээ. За унгаж тэнэгдэх үед. Та над доторхыг харах уу? Ийм. За дараагийн авсан зүйл маань болохоор байна шүү дээ. Үзэн бол олцсонгүй, үзэн байдгүй зардыг дэлгүүрэн ч олцсонгүй. Тэгээ 7-Eleven дараах юм болов уу гэж гойцсон чань жигнээс горцчихлаа. 12 ус үзмээ яах чинь вэ гэж юу? Тэгээд юу идэх гэж байгаа вэ гэхээр пеперо. Энэ дамаатай юм. Энэ бол миний хувьд бол 12 ширхэг ус үзм. Юу нэг дамаатай. Би тийм нэг мэдээлэл уншижсэн байхгүй юу? 12 ширхэг ус үзм гэдэг тийм нөгөө Спаний илүү тэр уламжлалчин гол нь зарагдахгүйсэн усан үзмүүдэд зарагдах гэх тийм худлаа юм хийсэн гэдгээд байсан. Гэтэ хүний итгэл найдвар гэж амар хүчтэй зүйл байдаг учраас миний хувьд л итгэл найдвар бол энэ. You know. Монгол гэхдээ усан үзм амар үнэтэй идэв штэ. Заавал тэрэнд яг мөнгө зарцуулчих яах юм. За тэгэхээр энэ бол миний хувьд бол усан үзм. Янз бүр бичиж миний хувьд бол усан үзм болж болно. Яг цагаа тулвал яг хоорондоо өөрлөлтөө гэтэл итгэл гэдэг бол үнэмшил шүү дээ. За тэгээд өөр юу асан бэ гэхээр би яг ундаа коланаас гарчлаа гал да. Архинаас гарч байгаа юм шиг ярьчлаа. Тэгээ би юм 2 кол авсан. Би та нарт бол харуулахтаа энийг харуулсан. Нэг рэндом зүйл авсан нь болохоор хүүдээ. Ирзэнүүдээ гэж утсан чи эн чинь нөгөө нэг үүсэнгийн яадаг юу вэ? Дараагийн авсан зүйл маань болохоор бас рэндом зүйл байгаа. Тэр нэг мантун бууз уутнуудаа ингээд ивчи. Ивсэн утуудаа болохоор би нэг ийм юм дотор хийгээд байгаа ингээд хийгээл шигээл ингээд хийээлээ. Манай имийн нэг иймэрхүү ажил хийдэг. Тэгээд ер нь л имээ болж байгаа юм шиг байна өө. За нэг иймэрхүү юмнууд авлаа. Тэгээд сая би 300 песогоор туссан гэхээр чи 300 песо, 1 песо 60 төгрөг. Тэгэхээр 18,000 төгрөг. Юу лээ? Тийм ээ 18,000 төгрөг. Тэгээ ямар ч тач бол 50 минутаа бол бүгдээрээ айтайхан шиг өнгөрүүл чадсандаа баяр хүргэцгээе. Мантун бууцаа идчихье. Гараа угаачаад ирээ да. Зя иди. Дахиж идмээр хүн. Би тайчихгүй. Сая би зүгээр гурилтай эсгээс нь лазаа ичлээ л да. Яагаад дуугарч юу гэж юу? Идчихэж байгаа юм чинь дуугаа юм штэ манайхаа. Энийг нэг соус өгсөн байна.
Энэ сайпао гэнэ. Сипао. Сипао муугчм. Түрүүнийхтэй ч гэсэн нэг тийм соус өгсөн л дээ. Гэтэ би задлж чадаагүй. Одоо энийхтэй задлж чадах нь. За энийг задлж чадах юм бол дараа жил говьтай хамтарч ажиллана. Миний шууд толгойн ингээд буусан говь байсан ш. Яагаад гэвэл миний дээр ингээд говь шоколад байгаа бол. Golden copy. За үзье. Ажиллахгүй байна л та. За болооч тээ. Оо. Нард энэ уул ингээд ийм жижигэн задарчаад байгаа байхгүй юу? Задарсан. Сипао мууч. Сипао гэдэг соус идсэн байна. Сипао миси. Тэ форматтай юм камертай мри өөдөөс ингээд микс үтсэн ингээд ярих бас гоё юм байна. Юу ч хамаагүй яасан ч авах те. Нэг усууч. Тэгээ бүгдээрээ хоб бацъя. Энд дасан юм нөгөө хурга хөргөгчтэй манах. Энд байна манай хөргөгч. Манай хөргөчн дотор одоохондоо юу ч ялгалгүй. Миний нүүрэндээ тавьдаг маскаас л өөр юм алдаг. Филиппинд ирээд 2-7 хонсон байна. Би яг яаж явсан бэ гэхээр Study Nice гэдэг компаниар явсан. Гэтэ би бол IBRIS гэдэг хөтөлбөрийнх нь яг 1 сарын турш сурагч нь ахгүй. Гэтэ тэнд болохоор нэг утас хориотой. Яг 1 цагаар өдөр болгон өгдөг ч гэсэн утас хориотой. Study Nice гэдэг компанитай хамтарч ажиллаж байгаа хүнийхээ хувьд бичлэгийг хийж өгөхгүй болохгүй шүү дээ. Тэгэхээр утас камер хоёр ингээ хураад авчих юм бол how can I do my videos you know Study Nice төв намайг English байлаа гэдэг кампустай газар руу явуулсан байгаа. Тэгэнд бол би 2-7 хоног ганцаараа амьдрах байсан. 12 сарын сүүлээр бол Виндекс Cebu хотод бол нэлээд амар амралтай юм байна. Яг монголоор хэлэх юм бол манайхтай адилхан. Наадамтай адилхан. Тэгээ наадмын амралт гэж бас урт идэв шүү дээ. Яг тэрнтэй адилхан нэг хичээл орол нэг үйл явдал. Тэгээ хамгийн сүүлд хичээл орсон гэвэл нэгтгэд байсан. Тэгээ өнөөдөр бол хэддэг үлээ. Наад он сараа марттал амарсан байгаа байхгүй юу? 3 дахь өдөр юм байна. 5 дахь хамгийн сүүлийн хичээл маань ороо. Тэгээ 5 дахь яг ингээ миний гэрээ маань дуусна. Яг миний English байлаатай хийсэн. Тэгээ би 5 дахь өглөө өдөр нэг хичээлдээ явчаад оройн нь IBIS руугаа явна. 12 сарын 21-ээс 22 гэж шилжих шүн заяа. Кампус дээр ирсэн 3 цаг 2:30 гээд ирсэн байхгүй барал 3:30 штэ. Бишээ солиор чинь 3 штэ. Ингээ өрөөлөгөө орсон чинь хүний хувцас юм байхгүй ингээ зөндөл бүр амар овоолоо штэ ингээ ширээ мэрээг нь дүүрэн. Тэгээд би за би рүүмэлтэй байна. Өрөөдөө танилцсан. Гэтэ манай өрөө бүр арай л амар дэлб бүсэрсэн өрөө байсан бүр бурхан гэж хэлмээр би бол хувьдаа мэдээд байгаа байхгүй юу. Би яс Японд исэн. Дотор байрандаас охтууд яаж амьдардаг би өөрөө мэднэ. Яг үнэ хэлэхэд ингээл өстой Япон солонгосчууд амар лаг цэвэрхэн гэдэг боловч яг үнэндээ хамгийн цэвэрхэн хүмүүс нь бол монголчууд л гэдэг. Нэрнээс цааш юм байдгүй. Яг бүх хүмүүс бол тийм биш л дээ. Гэтэл нэг ганц хоёр хүн тийм байсан гэхэд л тэгэл солонгосчууд, японочууд, монголчууд л гэж яригдэн штэ. Өөрөө бол бүр авах юм байхгүйсэн. Тэгээ би тэр үед ингээ ботсон байхгүй нэ. Тэгээд манай хүн байхгүй зөө 3 цагт ID нээсэн байхгүй яг надтай адилхан ID-г харсан чинь ингээ солонгос охин байгаа. Тэснэ 17-тай майнер байгаа байхгүй. Тэгэл 3 цагт ингээ 17-тай охин байхгүй ингээ боддоо. Ер нь би YouTube хийхэд дуртай болох нэ. Ер нь Instagram хаана. Тэг юу ярьж илаа. Тэгээ би бичлэгээ ухрааж үзсэн. Бичлэгээ ухрааж үзсний дараа тэгээ би ингээ гарч харуулаас асуусан бохгүй. Гэт энэ найц юм бэ? Энэ сэсэж зүгээр үү мүгээр үү? Арай л тэгээгүй л дээ. Тэсэн чи окей зүгээр. За тэгээ орсон бохгүй. Найраа л амар эсөө 0 үлбэр авах юм байхгүй л. Надад кейс нь зөндөө байгаа. Японд ч гэдэг, Дормонд ч гэдэг. Ер нь бол би амьдрал их үзсэн юм. Нэг хичээл орчд юм уу? Чи ингээд ариун цэврийг хэрэглэлээ ингээд соллоо. Шинээр гаргаж ирлээ. Тэндээс хууллаа. Энд нэг ийм шин цаас агац. Шин цаас юу? Тэгээ ийм тэндээ ингээд нөгөө нэг хуучин хэрэглэлээ ингээд ороогоод тэгээ нан чи нэг наалч стик шиг юм ба. Тэгээ ингээд тэг ороогоод ийм боломж. Тэгээ энийг хогийн савнд тийм. 0 руу биш.
тоогийн савд. Дэлгэж хаяхгүй тоогийн савд. Ойлгосноо? Зарим хүмүүстэй Тэ яах вэ? Тэгэл зарим зүйлсийн цэвэрлж байгаа л тэгэл унтах гэсээр адил дөрөв болчихсон. Унтчихсэн чинь нэг юм бүр бас хийгээл орж ирж байна. Манай хүн 5 цагт. Тэр өдөрт бол миний ингээд нойр хүрээд өглөө босоод яг тэр үед нөгөө IELTS мох тест хамгийн түрүүнд өөхөөс мохгүй 3 цагийн шалгалт хийсэн байгаа. Тэгэл лизнийг ингээ хийжсэн чи хүүр гэж яг ингээл хэлжсэн чи ингээ унтцсан заяа. Шууд намд тасарцаа. Тэнийг цаг намд тасарцаа. Тэгээ хонгоны дугаарн сэрэл. Ингээ эхний пэйжийг ингээ хийж дуусчих. Дараагийн пэйжийг хийлээ юу ингээ иргэсэн чи салхин цохиулаад намд тасарцаа. Тимээ. Тэгээ writing бол хийсэн шиг санагдаад байгаа байхгүй юу? Speaking дээр суурх юм ингээд юм яриад гэсэн. Тэгээд оноо моно бүр амар юм бассоо. Listening дээр тэг. Харин тимээ. Writing дээр 3, reading дээр 3, speaking дээр 6 билүү 5 байсан. Тэрээс миний англи хэлний чадвартай холбоотойгоос гаднаас тэ you know that person you know тэг би ингээ ботсон байхгүй юу. Би ингээ шалгалттай үедээ амар шалгалтын үйлрэлд бол тэг юу өрөөгөө цэвэрлээ. За ороо бол заавал хураадахын үед бол хураадаг. Ингээ хоодлаа юм шиг. За үний юм бол үннээрээ сайхан штэ. Ороо урааж байгаа. Тийм юм уусаа байдаг хгүй юу? Уусаа нэг тийм юм байт юм аа. Тэгээ би тэгж утсан бохоо. Энэ мөн хөөрхөн амт нөгөө IELTS мэлцтэй бэлдээд ингээд ингэж байгаа юм да. Тийм roommate гүйлгээ ботцсон юм байна гэж бодоод өөрт нь ч мэддэг байсан юм шиг байгаа гэж бодоод тэгэл би шууд ингээд ботсон байхгүй. За түл энийг ойлгоо байрээ гэд утгагүй цэвэрлж байгаа хөө гэл танилцсан чи уулын гайг охин байдаг байхгүй. Тэгэл тэ хөөрхөн инээ чанал хай маа гэл. Тэгээ мань хүн тэр өдрөө хоноогүй. Тэр угаасаа бүр улаан цайм гараа байхгүй. Тэгэл за энэ бүр өстө цайрцсан гар байна гэж бодоод шууд репорт мэдгэцэн. Тэгээ менежертэй хэлсэн. Тэгээ манай менежер яана гэсэн үйл төл би гэс ингээд single room зохицуулсан маргааш нь шууд өрөөнд орсон байгаа. Тэгээ одоо бол ингээд хөрхөн л байгаа би. Хөрхөнлээ. Эндээс сургамж асан зүйлсэн гэх юм бол ямар ч цаг үед цэвэрлэх хэрэгтэй бэл. Цэвэрч явах хэрэгтэй. Гол цэмцгэр авах хэрэгтэй юм бэл. Манайхаа ороо бол заавал хурааж агараа. Ороо бол заавал хураах хэрэгтэй шүү. Тэгээ өөхөх гэж ийсэн ч хамаагүй ороо ураагаал өөхөх хэрэгтэй. Би өөрөө нэг заваа үнийг харчлаа штэ. Тэнгүүд өөр хүн намайг яг тиймэрхүү байдалтай байх юм бол яг намайг яг иймэрхүү байдалтай байсан л гэж ярина штэ. Яг над чиг ингээд энэ үнийг яаж ярьж байгаа шиг тэгэл ярина. You know, I can imagine that shit. Тэгэхээр цэвэрч бай. Ямар ч үед цэвэрч бай. Ойлгосон уу? Би одоо Монгол дахь өрөөгөө зад точуулна гэж байгаа. Очсон өдрөө шууд ингээ их цэвэрлэгээ гэл мөлхөж уваагаал 108 мөргөл. За тэр чамаагүй л баг. Тэгээд ер нь л нэлийн цэвэрч байгаа. Буудалцаад байгаа маа. Солиод нь л буудаад ах шиг байна. Тэг гоё юм байна. YouTube их нэрээ гоё юм байна. Ер нь би YouTube ч юм байна. Period. Нарахгүй. YouTube ч юм байна. За өөр дараа юу ярих болох вэ гэхээр тийм гөрвөл oh my goodness уул нэмэр жижиг юм байгаа тоххой. Тааж бэлээр хурдан зөө. Би одоогийн байдлаар 5 удаа харчихсан байгаа. Хамгийн ихнийх нь болохоор нэг удаа би ингээ 0 дийжсэн байхгүй. Тэг гэрлээ ингээ хасаагаар дийжсэн чи хүрчээ яг цонхон дээрсэн ингээ буужсэн. Тэгэл гэл хашгаал тэгэл уул нь гарцсан байх гэж би бодсон байхгүй. Тэгсэн чи хүрч юм байсан. Дараагийн тохиолдол гэх юм бол би ингээ хувцас угаачаад ингээ хатаагаад дэжсэн байхгүй. Хатаах гээ ингээ балкон дээр гараад ингээ бэжсэн. Тэгээ балконы дээш ингээ хувцас ихсрээд ингээ харсан чи дээр хөдөлгөө зөө. Тэгээ би ч юм бүр гайгаад үшээ нэмд ч үхсэн байцаас ч хүнээ. Дараагийнх нь болохоор яг ингээ миний дээдлээ татсан. Балконоос ингээ дамжаад ороод яа тэгээ дахиад би ингээ манаач руу гараад энд манад нэг лизарт байна гэх лизардо. Дараагийнх нь болохоор би ингээд 2 ороо ингээ нийлүүлж унтдаг байхгүй. Тэгвэл би ингээ унаачих гад энэ тийм маа. Өчтөр орой болсон байхгүй. Тэгээ би бүр айгаад амар ивүү санагдаад тэгээ цаанаасаа ингээ миний зүн билэг яач юм ингээ үнэн байгаад байдаг байхгүй. Ингээ унтдаг гэхээр яг хажууд юм байгаа юм шиг байгаадсэн байхгүй. Тэгээ өдөр харсан чи би ороо ингээ салгаа байжсэн чи хурч яг хажуунаас гарч ирсэн.
Тэгээд дахиад нөгөө манай чин бүдгөрөө очиод манад нэг юм нэг гөрүүл агаад энэ аваад өгөөч гэдэг авцсан. Тэгээд одоохонд бол байхгүй байхаа гэж би бол найз чинь тэгээд амар идэм байна. Дэлцэн нөгөө шалгалтаа өгөхгүй явж байхдаа бас таарсан. Юутай вэ гэхээр жомт. Өөр чи юу чилээ? Манай IBZ хүүхдүүд бол хөөрхөн байгаа юм шиг лээ. Тэгээ манай Монгол хүүхдүүд бол цэвэрчлээ. Цэвэрч ягаарэ гэж зөвлөё. Тэгээ хэдэн минут хов бацав. Одоо хаа байсан болоогүй. Тэгээ энэ цаг завыг ашиглаад гэсэн. Усан дороо давъя гэж бодож байна. Жогон дими тэмж жагаад ирээ. Тэнийх нь болохоор яг энэ 0 дорлоо. Тэгээ баяртай маань хаа. Гэтэ утахгүй л баяртай. Усан дороодох юм. За би буцаад ирлээ. Усан доорсон уу гэж юу? Ороогүй. Юу исэн бэ гэж юу? Уцан дээрх зүйлсүүдээ ингээд цэцэрлээ. Тэгээ одоо болохоор 52 болж байна. Он гарахад 8 минут дутуу байна. Тэгээд эхнээсээ ахуулаад ингээд солиуд нь буудаад эхэлчихлээ. Тэгээд би өөрөө буудагдчихгүй тулд одоо ингээд бодол санаагаа цэцлээд iPad-н дээрээ өөрийнхөө бодож байгаа зүйлсүүдийг бичнэ. 12 үслээ ер нь бол энд биччихээд тэгээ харангаа идэх бол ер нь бол нэлээ үр дүнтэй юм байлээ. Тэгээ тэрийг бол сурч авсан байгаа. За хэлцгээе. Миний 12 шиг сүүзмний үсэл 1-т баян болох 2-т баян болох 3-т мөнгөтэй болох 4-т долларуудтай болох 5-т йенүүдтэй болох 6-т вонуудтай болох 7-т төгрөгтэй болох өөрчн 24 карат ялт хит дээр явж байгаа лээ 9 мөнгө 10-т бенз 11-т 5 өрөө 12-т маш амархан мөнгө дивзэлэдэ яг үндэ юу ч бичээгүй тийм амар солирсон юм байна. Юу ч яах вэ? За одоо жинхнээс үслээ бичьё. 1-т мөнгөтэй болов. За тавсан юм аа. За би гэс үслээ бичээд. Одоо 58 болж гин. Тэгээ би одоо ширээнд орох гэж бэлдчихье. Тэгээ миний хаашаа ширээнд орох гээд ингэ суугаад байгаа вэ гэхээр одоо энэ доош олж ороод байгаа. Тэгээ одоо тэгээ орё доо энэ ч одоо. За орлоо маа дахаа. Энэ бүр амар илгийн юм харагдана. Йоо янч. Энэ утгагүй байна. 50 болцоо. За тэгээд хахаж барьчихгүй хүн шиг нэг аятайхан шиг идээд тэгсэн чи гинт ингээ нөгөө 12 цагаас чинь нөгөө солиут нь дэлбэрч байгаа юм шиг буудаа. За энэ Филиппиний иргэд бол өстой солиуттай юм шиг солиут бодулдаг ард иргэд үлээ. Тэгээд та сошиалоос нэг юм хайгаад үзээрэй. 2025 биш ээ 2015 оны солиутыг хайгаад үзээрэй. Тэр бүр жинкнээсээ тэнгэр цэлэмтэл авд юм байлээ. Ямар амар дуу чангатай юм бэ? За болсон. Он гарчлаа манайхаа. Болсон. Гадаа гарч солиудаа харахын цаашаа. За би өвөө эмэгтэйгээ ярьчаад тэгээд үргэлжлүүлээ. Энэ гадаа бүр яг нэг тийм нэг дэлбэрэлт болж гарах уу юу? Энийг хүлээвэлээс та дуусахгүй маань бүгдээр гарах уу? Хаан буудаад байгааг бол мэдгүй. Тэнд бол нэг диско болоод байгаа шүү байна. Тэгээ энэ сая амар том мотор асаад байсан. Ээжээ. За гарах жоохон буруудчихэ. Яна хөөх юм уу муурах маань яаж байгаа бол ийм чанга чимээ би хүртэл ингээ гүлэг болж байгаа юм чи манай жихнээс гүлэг муурнууд маань яаж байгаа бол яна пикник ч шүүр гişтэй явах хэрэгтэй байна зүг. Нэг гадагшаа дутагшаа гараад бол хэрэг байхгүй юм байна. Угаасаа харагдаж байгаа ч юм алга. Яах гэж харваа. 2 минут цайхан өнгөрлөө. Моднууд байгаа даа болохоор юу ч алга. Ээж. За оридо. Яах гэж харж ирвэ хүүр юм аа.
За одоо болохоор бүгдээрээ 2025 оныг хамтдаа дүнцгээе. 12 болсон үзмийн яг энэ юуг нь бол хийж ийсэн. Гэтэ яг чих ус үзмээр нээсэн. Тэгээд яг юу болсон бэ гэхээр бол ер нь бол ихэнх нь би ирсэн. Like 80% 80-75% нь бол би ирсэн байгаа. За тэгээд нэг зүйл нь ерөөсөө биелээгүй. Тэр нь болохоор найз залуу тоглох. Тэрнээс бусд нь бол ихэнх нь биелсэн. Тэгээ Япон явсан. Хим сурсан. Тэгээ буцаж ирсэн. Тэгээ миний Instagram 50,000 хүрээлтэй $47.2 аваа гэдэг. Хүмүүс намайг стил unfollow хийгээд байгаа. Сая би яг юу бүрээсэн бэ? Гэж хэлмээр. Гэтэ зүгээрээ нэг дүгнэлт нэг юм YouTube хийх гоё юм байна уу? Тэгэхээр YouTube салбарт би өнөөдрөөс хойш хөл тавилаа. Ага. Тэмээ та нар буруу сонсоогүй үнэнээс ярьж байгаа. За нэг тийм байла. Тэгээд энэ хүртэл влогийн маань утсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд шинэ ондоо сайхан надад. Баярлалаа.